За өдрийн мэнд Норог бичлэг 201 гэд эхэлчихэ. Нэг 200-аад бичлэг өмнө хийжсэн. Орын 6-7 сарын турш бичлэг хийсэн гоо одоо тэгээд өмнөх юмдаа сэргээгээд тэгээд бичлэгүүд хийх явах юм байна. За манай пэйжийг мэдэх бах. Манай пэйж давгийн янаглах уу нууц гэдэг нэртэй пэйж. Тэгээд энэ номоор нэрлэгдсэн тийм пэйж байгаа. Ирэх өнөө давгийн янаглах нууц гэдэг. Тэгээд манай пэйж нь бол ямар зорилготой пэйж вэ гэхээр номнуудыг түгээх зорилготой. Номнуудаар дамжуулаад зөв соёлоодыг түгээх зорилготой. Энэ номнууд нь болохоор эрүүл мэндийн чиглэлтэй, энергийн чиглэлтэй тийм төрлийн номнууд байдаг. Удахгүй бас арай өөр төрлийн чиглэлтэй видеонууд оруулах гэсэн төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээд манай энэ пэйжийг төвдийн залуужуулах цогц 7 дасгалын номыг анх түгээхээр зорилгоор нэгдсэн пэйж. Дараа нь болохоор энэ хоёр бол адилхан ном. Тэгээд дараа нь энэ хурууны ёг. Одоо болохоор шинээр нөлсгөө гайхамшиг гэдээ бас хоол зүйн зөвлөгөө өгдөг тийм номыг санал болгож байгаа. Эдгээр номуудыг би та нарт нэг зарах гэхээс илүү энэ номон дээр байгаа санааг ойлгуулах, Монголд эрүүл амьдрахын тулд биднэрт заавал их мөнгө шаардлагагүй юм байна. Мөн хүний биеийн бүтц гэж юу байдیں۔ Бидний амьдралын утга учир юу юм? Яаж амьдралдаа сэтгэл ханамжтай амьдрах юм гэх мэтчлээ олон зүйлсийн тухай ярих гэж дахин оролддог тийм пэйж байгаа. Энэ одоо хийж байгаа бичлэгүүдийн зорилго болохоор 1000 удаа Норог бичлэг хийх зорилготой. Өөртөө тийм челленж эхлүүлсэн. Тэгээ ойр 7 сарын турш бичлэг хийгээ болохоор хэрвээ бичлэгийг өмнө үзчихсэн хүмүүс харсан бол би мэдээж нэлээд таргалсан байгаа. За мөн бичлэг хийж байгаа газар маань өөрчлөгдсөн байна. Бичлэг хийж байгаа утас маань ч бас солигдсон байгаа. Тиймэрхүү сонь сайхантай. Тэгээд энэ зуны тухайд, хаврын тухайд, намрын тухайд маш олон зүйлс тохиолдсон. Маш их гоё жил өнгөрч ийн гэж ойлгож болохоор байна. Мөн мотоциклон сурлаа, машин сурлаа. Компьютер ашиглаж сурж ийн. Одоо удахгүй видео эдит сурах байх. Тэгээд шинэ зүйл маш олон сурж байгаа. Мөн өмнө надтай бижилж уулзж исэн хүмүүс одоо надтай бас бижилж уулзах боломжтой байгаа. Би биеэрээ уулзаад тэр дасгал заана гэж хэлээд дасгал зааж өгч чадаагүй хүмүүстэй гээ биеэрээ дахиж уулзах боломжтой байгаа шүү. Тэгээд миний дугаарыг та бараг мэдэх байх. Тэгээд ном сонирхох хүмүүс нь болохоор бас доор комментээр асуугаарай. Тэгээд комментэн дээр нь номын хүргэлтийн дугаарыг бас биччихье. Би бас ганц хоёр ном түгээлтэр өгч болно. Надад одоо яг бэлэн байгаа гэвэл энэ хүслийг биелүүлэгч хурууны ёг гэдэг ном надад бэлэн байгаа. Бас мөн энэ төвдийн дасгалын ном, залуужуулах дасгалын ном бэлэн байгаа. За тэгээ байнга ярьдаг сэдвэрээ энэ анхны Норог бичлэгээ би халаалтыг эхлүүлээ. За энэ номыг юу наах түгээх зорилготой. Ер нь бол одоо хүртэл манай пэйжийн нэр давгийн янаглахын нууц гэж эр хүний давгийн янаглахын нууц гэж солигдсон ч гэсэн ер нь л үндсэн утга нь хിവэр байгаа. Цааталтаа болохоор яг ямар зорилготой юм бэ гэхээр бидний бие махбодыг эрүүл амьдруулах, хурд наслуулах боломж байна. Энэ нь ямар нэгэн эм тарианы шаардлагагүйгээр тэгээ ямар нэгэн одоо юу гэдэг те ингээд хатуу дэг журам шаардлагагүйгээр эрх чөлөөтэйгээр маш богино хугацаанд зарцуулаад илүү эрүүл амьдрах боломжтой байна. Эрүүл мэнд гэдэг бол маш чухал сэдв. Эрүүл биш байх юм бол та одоо тэ мөнгө төгрөгөө өрнө. За тэгээд өвчин зовлон тосох юм бол тэ одоо орчин үед чинь тэ нэг эмнэлэгт очиод ингээ онцлогоо хэлэхээр ямар үлээ. За Монголд бас үнэтэй гэж тооцоогдож байгаа. Тэгтээ гадаад бол бүр үнэтэй. Та нар ингээд гадаад дээр амьдардаг бол тэ Америкч юм, Австралич юм уу, Европч юм хаад нэг амьдардаг бол тэ ер нь бол маш үнэтэй болдог. Тэгэхээр эрүүл байх маань нэгдүгээр хэрэгтэй. Хоёрдугаар эрүүл байхгүй бол ас жаргал хэцүү. Чи ингээд ганцаараа зоох ингээд чи ганцаараа өвддөг байсан бол бас яг гэсэн. Чи өөр хүүхэд нь байж байгаа зоох юм бол аав ээжээ зоон тэ хань ижлээ зоон. Тэгээд өөрөө ингээд гэр бүлтэй бол үр хүүхдээ бас зоон. Тэгээд иймэрхүү юм болно. Хэрвээ чи хүүхэд байж байгаад өвдөх юм бол тэ харин аав ээж ч маш их зоон. Тэгэл байгаа юмаа барьж гүйх яах вэ ийх үү тэ. Манай нийгэм чи бас хэцүү штэ Монгол ээж захт богино наслтай орон байгаад идэг. Тэгэхээр ер нь бол эрүүл байх хэрэгтэй байна. Тэгэнгუთ эрүүл бай гэдээ бид нар маш их зардал мөнгөөр шийдэх гэдэг. Гэтэ энэ бас их тийм биш ээ. Ер нь бол бид нарт одоо тэ өөрийн тэр дархлаа, энергийн тогтолцоог ашиглаад маш хэлбраар маш их эрүүл амьдрах боломж байдаг шүү гэдгийг санал болгох зорилготой. Ер нь бол одоо анх
7-8 жилийн өмнө ч юм уу нэгдсэн тийм байж байгаа. Тэгээ энэ пэйжээр дамжуулаад энэ соёлыг л түгээхийг зорж байна. Тэгээ энэ ноорог бичлэгүүд ямар учиртай ягаад юм уртуудын сонсоход ядаргатай гэдэг юм гэхээр би ерөөсөө яг ярьж сурах зорилготой байдаг. Ярьж сурах гэдэг бол маш их хэцүү. Өөрийгөө нэг ер нь бол та нарт юм ойлгуулах гэхийн тулд өөрөө ойлгоод байгаа мөртлөө ойлгосон зүйлээ тухайн хүндээ дамжуулж ойлгуулах гэдэг чинь бас чанга л шүү. Тийм. Тэгээд олон өөрсдөө хийгээд үзэл мэдэх бах. Тэгээд мэд хотлохоор энэ зүйлийг хийгээд одоогоор ингээд бараг 8 жилийн нүр үзэж байна. За хэрвээ анхны дасгал хийжсэн орлоо 9 жил. Дараа жил ер нь бол он гараад бас 10 жилээ болох юм байна. 10 жилийн хугацаанд маш олон зүйлийг үзэж туулаад хийж бүтээгээд явж байгаа. За тийм. Тэгээд дээрэс нь яг юм яриа задгаар байгаа нэр тийм. Энэ болохоор хаанаас гаралтай ном бэ гэхээр төвдийн урт наслуудаг сүмээс гаралтай. Төвдийн урт наслуудаг сүм гэдэг нь хаана оршд юм бэ гэхээр төвдөд оршдог. Төвдийн одоо нэг өндөрлөг уулсуудын дунд энгийн хүмүүсийн амьдардаг тийм ингээд богино настай хүмүүсийн амьдардаг тосгоноос ер нь бол нэг хол биш ойрхон байрлалтай байдаг тийм сүм байгаа. Тэнд байгаа хүмүүсийн дундаж наслалт нь бол нэг 100 гаруй настай. Гэтэ та тэр хүмүүсийг харах юм бол энэ 100 гарцсан байна байтугай нэг 30 40 л гэж бодохоор хэмжээний тийм царай дүр төрхтэй тийм хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийн нууц яагаад ингэж урт наслж байгаа юм бэ гэдэг нууцын тухай ер нь бол багаагаар л их тайлбарлаж байгаа гэсэн үг. Яг энэ дээр комментор ч гэсэн хүмүүс дүндүү намаа муулдаг чи ямар үлгэрийн юм ярьд юм бэ чи өөр урт наслсан юм уу энэ гэд яг тэр итгэх хэсэг нь бол таны шийдвэр яг л социализмын нэгэн биш те. Одоо би ямар нэгэн байдлаар ингэ та нарыг одоо тэгээ чанга тэглэнтэйгээ тэглэж байгаа биш зүгээр сүүл санал болгож байгаа. Тэгээд яагаад ийм урт наслах боломжтой байгааг нь л ер нь бичлэгүүдээр тайлбарлаад явдаг гэсэн. Яагаад ингэж урт наслах боломжтой байгаа юм гэхээр хүн ер нь бол харин байнга хэлдэг штэ. Хүн бол энергийн биет талтай юм аа. Энергийн биет учраас энерги бол ер нь мөнх урт настай шүү дээ. Одоо жишээлбэл та нараар мэдэн штэ. Лус авдаг ч юм уу ингээд энергийн биетүүд байдаг тийм үү. Тэгэхээр дээд төрөл биш тийм энергийн биет байдаг. Тэр ингээд байж л байдаг. Одоо юу гэдэг бид нар өв дээдсийн үед ингээд тагтаг байсан тэр уулын савдаг минь энэ уулын савдаг минь гэдэг нь одоо үед байж л байгаа юу байж л байгаа. Та нарын хэдэн үеийг хараад байж байгаа сүнслэг биетүүд. Тэгэнгუთ бидний биед байгаа сүнс тэгвэл тэр сүнслэг биетүүдээс тэр лус мос гэдэг биет чи хэдэн 100 жил ингээд байж идэм байх. Бидний байдаг сүнс тэгвэл байж идэм үү гэдэг асуудал шүү дээ. Тэгвэл байхаар барах уу ер нь илүү дээд түвшний сүнс хүний бие дээр суудаг гэж үзнэ. Даанч бид нар тэр боломж потенциалыг ерөнхийдөө нэг ашигладаг уу. Тэгээд буддын шишний нэг энэ тэнд гудамжинд төөрж явдаг хэдэн хэллэгээс цаашгүй тийм үндэстэн болчиход байгаа. Тэгээд бид нар бол өөртөө яг үнэндээ бол буддын шашинтай хүмүүс гэж нэрлэхээс бас халгамаар. Яагаад тэгэхээр зүгээр л юм хідэн тэнэмэл өгүүлбэрүүд холбоо тэндээсээ ингээд хэрүүл үсгээ яваад идэг. Тэгээд өөртөө буддын шашинтай гэж нэрлээд идэг. Гэхдээ тэр чинь аливаа нэг судлагдхан гэдэг чинь ер нь тийм үзэл бодол те ингээ хэрүүл маргаан гэхээс илүү те улс сүртэй судлагдхан энергийн хуйлуу зөв тогтол дээр суурилбал энэ маш зөв. Бид энэ пэйжийг ерөөхдөө өөрийнхөө үзэл бодлыг яг тодорхой хэмжээнд илэрхийлж байгааз яг би багш гэдэг байр суурин дээр ирэхээрээ байнга хэлдэгчлэн та нарт хууль танилцуулж байгаа юм аа. Хэрвээ би ингээд өөрийнхөө үзэл бодлыг яриад хэрэлдээд явбал энэ хэрүүл дуусахгүй тэнд нэг хүний үзэл бодол энд нэг хүний үзэл бодол. Би та нарт өмнө бас жишээ болгож хэлжсэн шүү дээ. Хүний үзэл бодол яг хэрвээ ингээ маргалдаад ивэл тухайн нөхцлөөсөө яг давмгаалаад ялж болно заяа. Жишээлбэл одоо арчлан үзэлтэй хүмүүс социализмын нийгэм үед байвал ингээд ялагдсан шүү дээ. Яг л нийгэм нь тийм байгаа үед таны үзэл цөөнх байгаа бол та ялагдана. Гэмтэл яг тиймэрхүү байдлаар ялагдаж болдог. Ерөн зүгээр харьцангуй ингээ маргаан гэдэг зүйл яг үнэн гэдэг тодорхой хэмжээний үнэн хоёр зүйлийг хооронд нь маргалдуулаад ивэл ерөөсөө огт энэ маргаан тогс шийдэгдэхгүй. Энэ маргааныг төгсөлтөг харин шийддэг зүйл нь юм бэхэр хуйлууд төгсгдөг байгаа. Тэр та нарт бас ер нь энерги хуйлуудыг санал болгодог шүү дээ. Хүн энерги хадгалж болд юм байна. Бидэрт илүү ингээ сайн сэтгэх боломж байна. Тэгээ анх төрснөөсөө ч илүү өсч өгч боломжууд байна гэдэг тухай ер нь бол яриад идэг. Тэгээд бичлэгээр үзээд нэгсэн ойлгод юм уу хүмүүс сайн мэдэхгүй л байна. За зөвхөн 10 минут болчихсон юм чинь норог бичлэгээ дуусгая. За энийг үзсэн нийтлэлээ 201 дахь норог бичлэг байлаа.
202 дахь нуур бичлэгээр болж байгаа.